Hi, Баби байна. За өнөөдөр би өсвөр насны охтуудаа зориулаад дахиад нэг арьс арчилгааны бичлэг хийж байна. За энэ бичлэгийг хийхээс өмнө би эхлээд Facebook дээр байдаг юм өсвөр насны охтын арьс арчилгаа нүүр бодолт гэдэг групп руу орж үзээд за охтууд маань ерөн юу сонирхож чинь те ямар асуултууд байна тэрийг нэлийн явуулж үзлээ күүлгээд. За тэгээ охтуудын маань дунд ерөн тулгарч байгаа асуудал бол за мэдээж батга те харт цагаан бол идээтэй батгаа би яаж дэмжлэх вэ? Хамгийн их асуудж байгаа нь ямар бүтээгдэхүүн сонгох вэ? Арьс арчилгаан дээр ч тэр нүүр бодолтон дээр ч тэр те. Манай өсвөр насны охтууд маань за өсвөр нас гэхээр нэг 11-ээс 17 настай ч юм уу те. Жохон хүүхэд байжгаад одоо юм нэг young adult болох гээд байгаа тийм шилжилтийн үе болохоор бидний бие физиологт айгүй өөрчлөлт ордог. Одоо нөгөө нэг бие физиологоос гадна энэ ментал те сэтгэл зүйч гэсэн маш их өөрчлөлтүүд гардаг. Бас амьдрал ч гэсэн ингээд зөвхөн сургуулаа хийхээс илүү одоо нөгөө мэрэгжил зэрэгчлээ сонгох, их сургуулаа яах гэх те том ингээд шийдвэрүүд гаргах үеуд ингээд эхэлж ийдгээ. Энтэй зэрэгцээд бидний ингээд шилжилтийн үед маш их тийм гормоны өөрчлөлтүүд орж байдаг болохоор өсвөр насны хүүхдүүдийн арьс одоо бусад насны хүмүүсээс илүү тослог, илүү хурдан ингээд батгах гад байдаг. За өөр ингээд асуудлууд ингээд өнгөж үүсэж эхэлж идэг. Амар гоё юм бол арьс байж байгаа. За тэгэхээр хэдүүлээ энэ шилжилтийн одоо үеийг те амжилттай даван тулаад буцаад ингээд юм баланстай одоо балансаа бариад хэвийн болохын тулд те юу хийх вэ гэхээр 30-аас 40% нь арьс арчилгаа. За тэр ингээ гадна талаасаа төрөж байгаа бүтээгдэхүүн бас ингээ тогтмол хийж байгаа өглөө болон оройн юм рутинууд байж идэг. За харин үлдсэн буюу те 60-аас 70% нь болохоор 100% бидний амьдралын хэм маягтай холбоотой. Юу идэж ууж ийн, хангалттай ус ууж гин үү, хангалттай нойр авч гин үү те. Нүүртээ ингээ ойрхон хэрэгэлдэг ор хүнчлийн давуу те ялангуяа дэрний уут. За тэгээд нүүр гарын альчуур гэд тэр ид маань цэвэрхэн байна уу гэд яг бидний амьдралын хэм маяг бид нар яг одоо өөрийнхөө биеийг яаж авч явж гин, өөрийгөө ямар орчинд байлгаж гин, өөрийгөө ямар зүйлсийг идэж ингээ хэрэглүүлж гин те тэр болгон бүр маш том нөлөө үзүүлдэг. Тэгэхээр хэдүүлээ ингээд дотроосоо ч тэр ингээ гаднаасаа ч тэр давхар ингэж өөртөө анхаарснаар энэ их гормоны те өөрчлөлтийн дааврын энэ ялгарлуудыг даван туулаад зүртээ ийм хэвийн эрүүл арьстай болно. Тэгэхээр та хэд минь зөвхөн ямар бүтээгдэхүүн хэрэглэх үү гэж бодхоосоо төвлөрүүлээд өөрийнхөө амьдралын хэм маяг дээр бас маш сайн анализ хийгээд буруу зуршлуудаа өөрчлөөд ингээд зөв амьдралын хэм маягтай болгох дээрээ маш ихээр анхаарал хандуулах хэрэгтэй. За хэдүүлээ хамгийн их одоо тэр дийлэн хэмжээг нийслээд байгаа амьдралын хэм маягаас эхлээд ярьчих. За амьдралын хэм маяг гэдэг дээр ерөнхийдөө юм 5 л зүйл байгаа. За эхнийх нь бол хооллолт. За дараагийнх нь ариун цэвэр. За дараагийнх нь болохоор ус сайн уух тий. Дараагийнх нь болохоор нойр. За хамгийн сүүлчийнх нь болохоор дасгал хөдөлгөөн гэдэг нэг юм 5 зүйл байгаа. Энэ 5-ыг яг юм өөртөө тохирсон гоё юм хэм маягаа болоод тэрийг ингэж байнга ингэж гоё ингэж өөртөө хөвшүүлээд байнга ингэж хэрэгжүүлээд явбал зөвхөн өсвөр наснд ч биш бүр ингээд бүх насандаа тий өөрийгөө ингээ хамгийн гоё хөлбраар нь байлгаад энэ 5 бүр ингээд маш чухал нөлөө үзүүлж идэг. За эрүүл хооллолтын дээр би та хэдэд ерөөсөө нэг амар тэмдэглэн мэглэн байр ингэтийг заавал ингэ ястай гэдэг юм ерөөсөө хэлэхгүй. Ерөөсөө л нэг юм цөөхөн хитэн зүйлсээс ингээд татгалзаад сурчих хэрэгтэй ингээ бүр багасаа. Би бол жишээ ингээд багтаахтаа нэг тийм чихэр чихлаад дуртай биш те. Тэг мундаа бас нэг амар дуртай биш. Тийм хүүхдээс аахгүй. Тэр нь айгу зүв байсан. Ягаад гэвэл би ерөөс ингээд амар тийм таргалж байгаагүй. Нүүрэн дээр яг өсвөр насны үеэр бол ерөөсөө тийм амар батг гарч байгаагүй. За тэг ганц миний юм гормоны өөрчлөлт амар хэцүү хэсэг байсан. Миний ингээд цээжээр бас ингээд нуруугаар ингээд жоох ингээд батг гарч исэн. За бусдаараа бол ерөн гайг байсан. Тэгэхээр миний та хэдэд өгөх зөвлөгөө бол амттан за чихэр чихлаад чипс те энэ одоо ерөн л ингээд дэлгүүрт зарж байгаа юм ууттай те удаан хугацаагаар хадгалдаг тийм амттангуудыг за бүр хорж чадахгүй маа гэхэд ядаж арай гайгүй эрүүлийн сонгодог за идэх давтамжаа бас холдуулах хэрэгтэй. Яагаад гэвэл тэдгээр бүтээгдэхүүнүүдэд маш их одоо тийм химийн орцууд бас тэр сахар ингээ маш их хэмжээгээр орцсон байдаг болохоор өсвөр наснд ингээд гормоны өөрчлөлтүүд гараад ихсээд багасаал нэг ийм амар хэлбэлцэл явж хахад тэрийг нь бүр ингээд савлуулдаг. За тэгээд буяг тэр гормоныг ингээд савлуулахаасаа гадна бие физиологт хүртэл амар нөлөөлдөг байхгүй юу?
огцом сахар идэхээр ингээ глюкоз нь огцом өсөнгүүт амар хаппи нэг л гоё байгаа юм шиг болоод огцом өссөн юм чи огцом буцаад ундаг. Тэр үед нь бүр ингээ амар нойр хүрээл ингээл би мий сул байгаа ядарсан юм шиг санагдал. Тэгэл буцаал нөгөөдгөө идэхээр ингээ гоё болчдаг. Тэгээ хідүүлээ нэг юм муухай чөтгөрийн тойрогт орчдөг байхгүй юу. Тэгэхээр өөр аль болох тэр амттангуудыг маш бага идэх, маш хол давтамжтай идэх. За тэгээд идвэл арай гайгүй эрүүлгийг ингээд сонгодог. Тийм одоо чадваруудыг бас өөртөө суулгах хэрэгтэй. За тэгээд амттангаас гадна одоо нөгөө газтай ундаа ийм жүүснүүд те эдгээр ингээ жүүснүүдийг бас ингээл борцыг харахаар бүр ингээд маш их сахартай, өнгө оруулагчтай, будагтай тийм байдаг байхгүй юу. Тэгэхээр та хэд маань за би чихэрнээс татгалцчлаа гэл ингээл жүүс мүсээ уугаал газ тамтайгаа уугаал яваад байвал тэр чинь бүр ямар ч ялгаагүй бас л нөгөөдгийг чи амар ингээд тонцолгоод савлгаад бас энэ биеийг чинь ментал хэлтийг чинь ингээд бас л ингээд унж босгоол ингээд чамааг одоо ингээд баг удирдна. Тэгэхээр ерөн бол яг энэ сахарын хэрэглээгээ багаасаа айгуусаа ингээ хянаад өөрийгөө ингээ гоё контролдоо сурчих хэрэгтэй. Тэгвэл хэдүүлээ гоё цэцэл наан ийм таргалалтнаас хол за бас батганаас хол эрүүл ингээд би эргэтэнтэй би хүн болоход маш чухлаар нөлөөлнө. За тэгээд хоолн дээр дараагийн юм нь болохоор шарсан хуурсан болон түргэн хоолноос бас ингээд хадгалзах хэрэгтэй. За гэхдээ бас хаяа нэг ингээ бүргэр идэх бол гоё штэ тий. Хаяа нэг ингээ бүргэр иддэг. Гэхдээ бүргэр идэхийнхаа өмнө нэг стакан ус уугаа тэгээд бүргэрээ иддэг. За тэгээ хоолоо нэлийн шингэснийх нь 2 цагийн дараа 1 цагийн дараа ч юм уу те. Дахиад шингэн юм ууж хотоодоо тэр хоолыг ингээд задлах нь ингээд туслах тиймэрхүү юмнуудыг бас урд нь хойно ингээд хийгээд тэр одоо хаяа ингээ бүргэрээ идчихвэл бас болно. Гэхдээ хэдүүлээ ингээд хитрхи ойр ойрхон те тэр түргэн хоолнуудыг идэх, байнга гадуур хоол идэх, байнга шарсан хуурсан одоо тэр нөгөө нэг шарсан дахиа махаа идэх тэр бол бас арсанч тэр бие физиологч тэр ерөн бол сайн биш. Тэгэхээр та хэд бас тэр хэрэгцээгээ өөртөө гоё тааруулаарай. Бүр өрөөсөө гадуур хоол идэхгүй бол биш. Идэхдээ айгу зөв идэх. За идэхдээ бас ингээ хоол давтамжтай идэхдээ байнга биш. За дараах нь болохоор халуун ногоо. За халуун ногоо бол за одоо ингээ солонгос хүмүүсийг харахаар ингээ байнга л ингээ халуун ногоодыг мэддэг штэ. Тэр бол яг тэр солонгосын уур амьсгалтай холбоотой тэр хүмүүс ингээ таардаг байж болно. Гэхдээ ингээ манай Монголын уур амьсгал чинь өөрөө маш юм хуурай. Тэгээ хідүүлээ нэмээд ингээ байнга халуун ногоотой мэдвэл бидний одоо энэ биед чинь байгаа ингээ 70% усны pH баланс гэж юм байдаг. Тэрийг ингээ бүхэлд нь ингээ өөрчлөөд маш тогтворгүй болгож идэг байхгүй юу? Тэгээд ялангуяа охтууд маань тий тэр эмэгтэйчүүдийн хэсэгт мөөгөн цөр үүсгэх за өөр ингээ ямар асуудлууд байж бас өөр ингээ асуудлууд байж магадгүй. Одоо миний мэдгээр бол мөөгөн цөр байна. Мөөгөн цөр үүсгэх тэр халуун ногоотой юм идэх бол бас маш томоор нөлөөлдөг. Яагаад гэвэл халуун ногоо яг л биеийн ингээ бүхэл биеийн pH балансыг ингээ алдагдуулж идэг. Тэгэхээр хэдүүлээ бас халуун ногоо идэж байгаа бол урд нь маш сайн ус уух, өмнө нь ногоо идэх гэж хотоодоо бэлтэж байгаад идэх. За бас тэр давтамжийн ингэж маш хоолтой явах хэрэгтэй. Байн халуун ногоод идээд байж өрөөсөө болохгүй. Ерөө ингээд нэг юм хориглох, нэг иймэрхүү зүйлс ингээ хориглоод хэмжээг нь ингээд өөр ингээд контролдоод удирдаад сурчвал хэдүүлээ нэг тийм амар асуудал үрдэхгүй хооллолтын хувьд ч тийм. Тэгээ ерөө ингээд гэрийнхаа хоолыг идээд ялангуяа айгуу гоё тийм ногоо ихтэй шүлтэй хоол тий гоё юм ясны шүлэнд гэсэн ногоотой шүлж юм уу. Тиймэрхүү хоолнууд бол үнэхээр бидний бие маш сайн. Та хэд маань яг энэ хооллолтын дээрээ надад яг ямар хооллол зохих вэ гэдгээ маш сайн бодоод өөрийнхөө ингээд амаараа орж байгаа хотоод руу оруулж байгаа бүх юмн дээр маш сайн ингээд анхаарал тавьж байгаарэ. За ариун цэврийн хувьд болохоор за ариун цэвэр дээр хамгийн эхлээд яригдах юм нь нүүр гарын альчуур, орд ирний даавууга маш гоё цэвэрхэн 7 хоногт ингээд тогтмол сольдог тийм одоо habit-ийг өөртөө хэвшүүлэх нь бидний яг энэ одоо арсан дээр үүсэж байгаа асуудлыг бас шийдэхэд бас маш том нөлөө үзүүлж идэг. За тэгээд саяны тэдгээр хэрэгслийг ингээд цэвэрхэн байлгахаас гадна гараа өрөөлж одоо цэвэрхэн байлгах бас бохир гартай бол тэр гараараа хизээш нүүрэндээ хүрэхгүй байх энэ дадлыг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд жоохон хүмүүсийг анзаархаар ингээд нүүрэнд ингээд хамаа намаагүй хүрдэг. Том хүмүүс болохоор ингээд нүүр мөрөө будсан ч юм уу тийм болохоор нүүрэнд ингээд хамаагүй хүрдэггүй. Тэгэхээр та хэд нүүрээ будаагүй ч гэсэн ерөн бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй байх тэр дадлыг өөртөө зулгах нь айгүй чухал шүү. За тэгээд бас ариун цэвэр дээр дахиад нэг яригдах юм нь бидний одоо нөгөө нэг жоохон хүмүүс ч гэжтэй би ч гэсэн жоохондоо тэгдэлээсэн л та.
10 жилдээ ингээл найзуудтайгаа хуваагаал юм иддэг те. Нэг ундаа ингээл амаа дамжуулаад ингээл ууж муудаг те. Тэр чин бас ингээ ариун цэврийн хувьд бол буруу. Одоо яг ингээл хамтдаа ингээ хуваагаад ууж байгаа ундааны ингээ юугээр дамжаад бид нарт ингээ хин нэг ингээ хеликобактери ирэхтэй өөр ингээ ямар нэгэн вирусын гаралтай юм байвал бас ингээ дамжих маш өндөр эрсдэлтэй байж идэг. Тэгэхээр та хэд маань аль болох ингээ өөр хүмүүстэй ингээ амаараа дамжиж ингээ аяг таваг хэрэглэхгүй. За тэр ундааны ингээ самавар ундаа усны саваар ингээ хамтдаа нэг амаараа уухгүй байх дээрээ бас айгуу сайн анхаарах хэрэгтэй шүү. Хүүхдүүд болохоор нөгөө тоохгүй тэгчдэг. Гэтэ ингээ цаагаараа ингээ хеликобактериас эхлээл ингээл өчнөө тооны вируснууд ингээ халтварлж идэг. Тэгэхээр та хэд маань тэрэн дээрээ бас анхаараарай. Тэг ингээ найзуудтай айгүй гоё зөвөр ингээ ойлгуулад ингээ бөөнөрөө л яг юм хөвшилтэй болох хэрэгтэй. Тэгэхгүй бол чи бас надаас ингээ сэжиглээд байна өнтер гэж жоохон нэг тиймэрхүү болч магадгүй. Тэгтээ одоо яах вэ хэдүүлээ за найзаа тэгээ эн чинь ингээд буруу чамч одоо муу юм үр дагавартай надад ч муу үр дагавартай. Тэгэхээр хэдүүлээ гоё ингээд өөр өөрсдийнхээ аягандаа ингээ ууж яам гэд гоё санаачлаад өргөөч тэр өөр бусдыг ч тэр нэг эвгүй байдалд оруулахгүйгээр энийг гоё ингээ шийдээ сурчих хэрэгтэй. Дараагийн чухал зүйл нь болохоор ус маш сайн уух. За гэтээ ус маш сайн уух гэдэг нь ингээл бүр ингээ тасралтгүй байнга ус уух ёстой гэсэн үг биш. Өглөө босоод өлөн илгэн дээрээ халуун бүлээ 1 стакан ус уучих хэрэгтэй. За тэгээ өдрийн хоолоо идэхээс 30 минутын өмнө 2 стакан ус уучих хэрэгтэй. За гэтээ ус уухтаа нөгөө гүд гин амар хурд уугаад дуусах биш. Ядаж ингээд нэг баалгаар ингээд айгу тайван гоо ингээ уух хэрэгтэй. Тэгвэл ингээ гүд гэд ус шууд ингээд гадагшилчихна. За тэгэхээр хоол идэхийнхаа өмнө 30 минутын өмнө бас гоё халуун бүлийн ус эсвэл өрөөний температуртай ус 2 стакан ууж хэрэгтэй. За тэгээ хоол идснийхаа бас 1-2 цагийн дараа дахиад ус ууна. За тэгэхээр юу болчих вэ? Өдрийн хоол идсэн, өдөр нь ингээ ус ууцсан. За тэгээс ерөн ингээд оройны хоол идэхдээ ходоодоо бэлдээд бас оройны хоолоо идэхээс нэг цагийн өмнө 2-3 стакан ус уугаад хоолоо идснээс 1-2 цагийн дараа дахиад 1 стакан ус уугаад тэг хэдүүл ингээд унтах хэрэгтэй. Тэгэхээр ерөн бол өдөрт нэг 7-8 стакан болж гинүү. За нэг тиймэрхүү. Гэтээс энэ дээр ус уух нөгөө хэмжээн дээр бас хүний биеийн жингээс шалтгаалаад өөр гарч ирдэг. Тэгэхээр та хэд маань бас өөрийнхөө жин дээр үндэслээд хэрэг ус уух ёстойгоо өөрөөгөө ингээд тодорхойлоод тэгээд тэрийгээ заавал ууж байгаарэ. За тэгээд бас ус заавал нөгөө нэг шууд юм карантины ус ерөөсөө ууж болохгүй. Түүхийн ус ерөөсөө ууж болохгүй. Заавал нэг бол буцлагсан ус, за нэг бол цэвэршүүлсэн ус уух хэрэгтэй. За нойрны хувьд өсвөр наснд ялангуяа бүр ингээд тарих бие махбод тэр чигтээ өөрчлөлтүүд юм хөгжлүүд явж байгаа. Тэр үед нь тэр хөгжлүүдийг гоё дэмжихийн тулд маш сайн чанартай нойр аваад амрах хэрэгтэй байдаг. Яг бол унтчих үед бидний тэр одоо өөрчлөлтүүдтэй хөгжлүүд ингээд явагдаад айгүйх одоо бие эрхтнүүд маань бид нар амарч байгаа юм шиг мөртлөө энэ хэд маань бүр ажиллаа эхэлж идэг байхгүй юу? Өөрийгөө цэвэрлэх, сайжруулах юм. Тиймэрхүү процессууд явж идэг. Тэгэхээр чанартай нойр яаж авах вэ гэхээр за унтахаас 2-3 цагийн өмнө л юм идэж уух хэрэгтэй. Яг унтахынхаа өмнө юм идэх эсвэл юм уух тэр шууд ингээд одоо нойрон чинь шууд нөлөөлөөд ингээд өөрөг чинь сэргээх ч юм уу тиймэрхүү одоо үйлчлэгээнүүд үзүүлэх магадaltaй. Тэгэхээр хэдүүлээ унтахаас 2-3 цагийн өмнөөс ууж идэх юм ерөөсөө ингээд зогсооно. За зогсоогоод 10 цагаас 2 цагийн хооронд бүр заавал юм гүн нойр авсан байх ёстой. Тэгэхээр магадгүй ингээд 9:30-40 гээ ингээд орондоо ороод нүүр гараа цэвэрлээд орондоо ороод ингээд 10 гэхэд юу унтцсан байвал өсвөр насны хүүхдүүдэд айгүй сайн. Тэгэхээр та хэд минь нойрондоо маш сайн анхаараарэ. За тэгээ нойрондоо анхаарч ийн гээд ингээд нойроо солигдтолтэй өдөр унтснаа ингээд оройн ингээд сэрээд тэгснэ шөнө нь болохоор ингээд унтахгүй ингээд байгаад байж болохгүй. Тэр бол бүр маш буруу. Тэр бол ингээ ямар ч тийм одоо чанаргүй нойр. Тэгэхээр хідүүлээ яг энэ өөрийнхөө байгаа орчинд шүнл болж ивэл унтсан өдөр л болцсон байвал сэрцэн байж ах хэрэгтэй. Бас хэтрүүлэн унтаад байж болохгүй. За дасгалын хувьд болохоор өсвөр наснаас эхлээд өрн дасгал хийвэл дасгал хийгээ ингээ хөлсөө гадагшлуулах чинь бие бас ингээ гой цэвэрлж идэг. Бас ингээ бие эрхтнүүд дотоод эрхтнүүдэд хүртэл ингээ зөвхөн ингээ булчин л өөрчлөлт оруулаад байгаа биш. Дотоод эрхтнүүдэд бас ингээд амар чухал нөлөө үзүүлдэг. Хүн болгон фитнесээр хичээлэх албагүй, хүн болгон йогоор хичээлэх албагүй. Бүр ингээд орчин үед маш олон ингээд дасгалын ингээд төрлүүд гараад ирсэн. Эсвэл бүр зүгээр л ингээд бэлхүүсээ нарийнсгах дасгал гэж YouTube-ээс сайхаар ингээд гараад ирдэг болсон. Тэгэхээр өөрөн маш олон төрлийн дасгал хийгээд үзэх хэрэгтэй.
үзээд яг өөртөө тохирсон, өөртөө таалагдж байгааг сонгож аваад тэрийг ер нь тууштай ингээд хийгээд байвал бидний юм сэтгэл зүй, бие физиолог аль алинд нь ер нь маш сайнаар нөлөөлж идэг. Яг ингээд амар гой тасгал хийгээл хөлрөөл тэ дараа нь ингээл усанд ороод гараад ирэхэд ингээд бүр ингээд гой бие хөнгөрцөн, юу ядрах тэ ядаргаа мадрага гарцсан, илүү ингээд гой өөр юмнууд ингээд хиймээр санагддаг ч юм. Тийм мэдрэмж төрдөг. Тэгэхээр таад маань одооноос гой дасгал хийгээд дасгалыг ер амьдралынхаа хэм маягийн нэг хэсэг нь ингээд болгочих хэрэгтэй. Хэдүүлээ одоо скин кэрийнхаа рутин руу орцгоё. За хамгийн түрүүнд хэдүүлээ нөгөө нэг Facebook-ийн группт асуугдаад байсан хям чанартай бүтээгдэхүүнийг би хаанаас авах вэ? Хаанаас ер нь ямар дэлгүүрээс би сонголтоо хийх вэ л гэдэг айгүй их асуултууд ингээд тавигдаад байгаа. Энэ дээр хэдүүлээ заавал албан ёсны дэлгүүрээс худалдан авалт хийх ёстой. Яагаад вэ гэхээр одоо тэр арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг чинь бас хадгалах, горим, тээвэрлэх одоо бас тийм стандарт гэдэг юмнууд байгаа хгүй. Тэнгүүд хэдүүлээ ингээл бараан дунд зарж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах нь бас яг тэр стандарт гормуудыг баримтлаагүйгээс болоод тэр бүтээгдэхүүний бүтцэд өөрчлөлт орсон байх эрсдэлтэй. Яг одоо энэ цаг үед бол ингээд солонгос тренд болж байгаа бүтээгдэхүүнийг шууд ингээд Монголд авчраад зардаг. Бүр ингээд маш боломжийн үнээр зардаг дэлгүүрүүд энэ тэндгүү байдаг болчлоо. Тэгэхээр хэдүүлээ ийм гоё цаг үед амьдарч байгаа юм чинь хаанаас авчирсан мэдэгдэхгүй, оригинал уу, хөлх үү гэдэг нь мэдэгдэхгүй, онлайн болон физикал тийм дэлгүүрүүдээс ер нь худалдан авалт хийхээс ер нь татгалзаад дандаа тийм гоё албан ёсны дэлгүүрүүдийг ингээд зорж байх хэрэгтэй гэж би бодож байна. За скин кэр рутинтэй болох нь гоё юм цэвэрхэн гоё эрүүл арьстай байхад бас маш чухал нөлөө үзүүлнэ. Нөгөө 30-40%. Тэгэхээр хэдүүлэх нь скин кэр рутинээ ингэж бий болгоход хамгийн түрүүнд хийх зүйл бол өөрийнхөө арьсны онцлогийг, өөрийнхөө арьсны төрлийг тодорхойлох. За тэгээд арьсныхаа төрлийг яаж тодорхойлуулах вэ гэх бас асуултууд зөндөө байдаг. Тэнгүүд энэ дээр яах вэ гэхээр хэдүүлээ өөрсдөө за ерөнхийд нь л нэг тодорхойлно тий. Би бол жишээ нь өөрийгөө ингээд ерөн л юм баланс юм хэвэн тий тийм л арьстай гэж ингээд боддог байсан чинь арьсны эмнэлэг дээр очиод яасан чинь миний эрүү болон ингээд тухны хэсгийн жоохон баланс нь алдагдсан. За тэрнээсээ болоод ерөн батг гарамтгай төрлийн арьстай болсон. Яг эрүү тухаараа уусаа ингээд тасралтгүй л ингээл нэг ганц хоёр батг гараад идэг гэсэн аахгүй. Тэгээ ганц хоёр болохоор тоодгүй байсан. Гэсэн чи яг үндэ тэр хэсгийн минь арьс тэр жигтэй өөр болсон. За тэгэхээр би юу хэлэх гээд юм гэхээр ер нь тийм мэрэгжлийн газар очоод арьсаа нэг удаадаа онцлуулаад авбал тэрэндээ ингээд тохирсон бүтээгдэхүүнээ сонгох дээр бас айгүй хялбар болоод өгдөг. Тэгэхээр та хэд минь маш сайн судалж агаад улсын арьсны эмнэлэг за эсвэл яг юм хувийн айгүй сайн эмч нартай тийм эмнэлгийг сонгож очоод өөрийнхөө арьсны төрлийг гоё тодорхойлуулж болно. За эсвэл гоё гоо сайхны бараа зардаг дэлгүүрүүд маань өөрсдөө бас тийм арьс онцлогооны гоё аппаратууд тавьсан байдаг. Зарим нь үнэтэй, зарим нь үнэгүй гэж өөрөө янз янз бэлээ. Арьсныхаа төрлийг мэдсэн бол өсвөр наснд ерөөсөө л нэг арьс арчилгааны 4 степ байхад юу хангалт. За эхнийх нь юу вэ гэхээр double cleansing буюу давхар цэвэрлэгээ. Дараагийнх нь болохоор чийгшүүлэх. Тэ арьсандаа арьсныхаа онцлог тохирсон чийгшүүлэгч тосыг олж авах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор гуйжуулалт. За өсвөр насны дээр бол ерөөсөө тийм химийн гуйжуулагч бараг хэрэггүй. Хэдүүлээ зөвхөн физикал нөгөө гоё бөмбөрдөг тийм гуйжуулагчаар арьсаа ингээ гуйжуулаад авах хэрэгтэй. За хамгийн сүүлчийнх нь болохоор нарны тос. Ерөөсөө л энэ дөрвөн юм ингээд хийгээ явж байхад өсвөр настай хүүхдүүдэд бол маш хангалттай. Энэ бичлэг маань жоохон урт болох гээд байгаа болохоор double cleansing хийх бүтээгдэхүүнээ ямар бүтээгдэхүүн сонгох ёстой вэ? Нарны тосон дээр, бас чигшүүлэх тосон дээр, гуйжуулагчин дээр гээд ямар бүтээгдэхүүнүүдийг сонгох ёстой гэдгийг би дарааийнхаа бичлэгээр ярив. Тэгээ энэ бичлэг маань таалагдсан бол та хэд маань лайк, subscribe дараарай. Дарааийнхаа бичлэгээр уулзъя. Баяр таа.